Ховд аймагт одоо менингококкийн 2 дахь тохиолдол одоо бүртгэгдлээ гэсэн энэ мэдээллийг цахим орчинд одоо байрлуулсан байсан. За энэ талаар бол Ховд аймгийн эрүүл мэндийн газрын халдвар төвчин хариуцсан мэргэжилтэн хулантай бид үзэгч та бүхнийг уулзуулж байна. Тэгэхээр анхны тохиолдол хэдэн сарын хэдэнд Ховд аймагт бүртгэгдсэн бэ? Энэ одоо 2 дахь тохиолдол гэж байгаа 7 дугаар сургуулиас дотор байрнаас нь ялангуяа 7 дугаар сургуулийн сурагч өвдсөн гэсэн юм сураг байсан. Энэ хэр үнэн ортой мэдээлэл вэ? За сайн байцгаана уу? Ховд аймгийн эрүүл мэндийн газрын халдвар төвчин хариуцсан мэргэжилтэн байна. За Ховд аймагт болохоор анхны тохиолдол менингококкийн халдварт анхны тохиолдол 3 сарын 4-ний өдөр мэдээлэгдсэн. За өнөөдрийн байдлаар болохоор 2 тохиолдол бүртгэгдээд байгаа. За яг нөгөө дотор байрны хүүхэд бол биш. За энэ болохоор гэртээ эмээтэйгээ ах эгч нартайгаа амьдардаг. За гэр бүлийн 6 хавтлыг бид нар тодорхойлсон. За ангийн 40 хүүхэд болон нэг багш 41 хүнийг болохоор бас ингээд ойрын хавтлаар тодорхойлоод байж байна. 2 дахь тохиолдол нэлээд хүнд ирсэн гэж сонссон. За эхний тохиолдол маань одоогоор эмчилгээд явж байгаа. Ерөнхийдөө бол биеийн байдал анхныхаа бодол сайжирсан. 2 дахь тохиолдол нь болох өнөөдөр маш хүнд ирсэн. Зовир нүчтэр харинс эхлээд зөвхөн өнөөдөр ирэхэд л маш хүнд одоо байдалтай байгаа. За тэгээд энд болохоор бүсийн онцлогын эмчилгээний төвийн эмчнэр маань цаг алдалгүй арга хэмжээ аваад ажиллаж байгаа. Одоо хавтал гэж бас ярих бах тийм ээ. Тэгэхээр сэжигтэй тохиолдол ер нь хүүхдүүд ойр тойрных нь анги одоо хамт олон гэдэг юм уу, энэ хүүхдүүдийг ер нь тусгаарлах арга хэмжээг ер нь хариу арга хэмжээг хэрхэн яаж авч ажиллаж байгаагаар ямар байгууллагын дээр онцгой анхаарч байгаа вэ? За ойрын хавтлын сая 6 гэр бүлийн 6 за сургуулийн 41 гэж хэлсэн шүү дээ тий. Энэ хүмүүст болохоор хийм сэргээлтийн эмчилгээг цаг алдалгүй авч хэрэгжүүл ажиллалаа. Голомтын вакцинжуулалтыг бас хийж ажиллаж байна. За энэ хүмүүст болохоор 24 цагийн дотор хийм сэргээлт хийгдээд за тэгээд мөн ойрын хавтлууд болохоор 24 цагийн дотроо тусгаарлах арга хэмжээг нь авч ажиллана гэсэн үг. Энэ хүүхэд нь болохоор нөгөө нэг эсмэн ангитай эхний одоо ээлжийн ангийн хүүхдүүдийг бас одоо цуглуулад хийм сэргээлт авч ажиллаж байгаа. Манай энэ өрхийн эмнэлгээс нь очоод орчны ариутгалыг ер нь хэрхэн яаж хариуц хийж байгаа, ямар байгууллага хийж байгаа, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хүүхдүүд дотроос халуурч байгаа ийм хүүхдүүд байгаа юу? За сэжигтэй тохиолдлын ойрын хавтлын 41 хүүхдээс 3 хүүхдэд нь болохоор бага зэргийн хоолоо өвдсөн, тийм шин тэмдэг бол илэрсэн байгаа. Тэрэнд нь болохоор амар залгуурын арчс аваад шинжилгээнд болохоор өгж ажиллаж байна. За тэгээд мөн халуурсан хүүхэд болохоор байхгүй байгаа. За 7 дугаар сургуулийн тухайд бол манай Ховд аймгийн одоо Жаргалан цуманд одоо үйл ажиллагаа явуулж байгаа бусад ерөнхий боловсролын сургуулиас онцлог сургууль дотор байртай хөдөөний хүүхдүүд маань бас дотор байранд амьдардаг. За эдгээр хүүхдүүд дотроос бас халуурч байгаа хүүхэд байна гэсэн албан бус ийм мэдээллийг бол авсан. Тэгэхээр энэ дотор та бол өмнөх ярианд халуурч байгаа хүүхэд байхгүй гэлээ. Тэгэхээр энэ миний одоо авсан мэдээлэл бол худлаа явах уу? Энэ болохоор ингэж байгаа гэсэн. Яг өрхийн эмч нь очиж үзээд 3 хүүхдийн хоолой залгуурын шинжилгээнд болохоор бага зэргийн улаалттай байна гэж үзээд арчтаас авч эмчилгээнд хамруулсан байна. За тэгээд ихэд бол хэрвээ тэр хүүхэд болохоор ингээд тэр голомтын хавтлыг яагаад аваад байгаа вэ гэхээр нэг тасалгаанд 8-аас дээш цаг ингээд хамт байсан хүүхдүүдийг хавтал гэж авч үздэг байхгүй юу. Тэгэхээр тэр байранд байгаа хүүхэд нь тэр хүүхдтэй л нөгөө нэг хамт хавтал болсон учраас хавтал гэж авч байгаа болохоос биш өөрөө яал нөгөө нэг бусад байран дотроо ингээд байгаа хүүхдүүдтэй бол ингэж хавтал гэж авч үзэхгүй дамын хавтал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр хүүхдэд болохоор ингээд арга зүйн зөвлөгөө өгөөд за тэгээд хийм сэргээлтэнд хамруулсан. За тэгээд шинжилгээний гарахаар дархлаажуулалтанд хамруулахаар ажиллаж байгаа. За тэгээд анги танхимын хувьд гэх юм бол сургуулийн эмчтэн хэлсэн, сургуулийн захиралт нь бас хэлсэн байгаа. Ингээд яаж ариутгадаг талаар за тэгээд нүг анги танхимыг каварцын гэрлэр мөн дээрээс нь жавлооны усамлаар ингэж халдваргүй төлөв ариутгалыг хийж ажиллаарай гэсэн зөвлөгөө өгч ажиллаа. Энэ халдварт өвчлөл Жаргалан цумын хэмжээнийгээ дэгдэж гарч ирээд байгааг одоо яг мэргэжлийн байгууллагууд нь мэдээж тантал судалгаа хийсэн байх. Энэ дээр яг хийсэн судалгааны одоо хариу гэдэг юм уу ийм зүйл байгаа юу? Одоогоор бол нүг бид нар аймагт 2-оос дээш бүртгэгдэх юм бол дэгдэлт гэж 10 харга хэмжээ авч үзнэ. 2-оос дээш удаа бүртгэгдэх юм бол за тэгэхээр өнөөдрийн байдлаар бид нар 2 удаа бүртгэж байгаа учраас дэгдэлт гэж авч үзээд эрсдлийн үнэлгээг хийж ажиллаж байна. За тэгээд мөн дээрээс нэг холбогдох арга хэмжээг болохоор халдвар төвчин үндэсний сувгаас мэдээлэл авч ажиллаж байгаа. Сургууль цэцэрлэгийн одоо үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлагч гэдэг юм уу? Үйл ажиллагаагийн төр зогсоох эмт талаар дээрээс чиглэлсэн зүйл байгаа юу яг өнөөдрийн байдлаар? Өнөөдрийн байдлаар одоогоор л ирээг байгаа. Тэгэхээр нэг эрсдлийн үнэлгээ хийжээж бид нар цаашдаа ямар арга хэмжээ авах вэ талаар одоо эргээд хариу арга хэмжээ өгнө гэсэн үг.
нийт одоо эцэг эхчүүд, асран хамгаалагч нар, сургууль цэцэрлэгийн одоо удирдлагуудад одоо хандаж ямар сэрэмжлүүлэг мэдээллийг эрүүл мэндийн газраас хүргэмээр байна? За ерөөхдөө бол хүүхдүүдийгээ одоо олон нийтийн газраар дагуулж явахдаа амны хаалт мөн дээрээс нь олон нийтийн газраар явж ирснийхээ дараа хоолоогоо зайлах мөн гар хөлөө маш сайн угааж ариутгаж ингэж яваарэ. За тэгээ хэрвээ хүүхэд нь өндөр халуурах, гинт бөөлжих, за тэгээд хоолндоо дургүй болох гэх шин тэмдгүүд илэрх юм бол заавалчгүй харьяа эрүүлэлт байгууллагатай мэдэгдээд тийм арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллаарай.